За 1946 оны 6 дугаар сарын 14 Нью-Йорк хотын Квинс дүрэг Дональд Трамп нэгэн чинэлэг үйл хөдлөх хөрөнгийн бизнес эрхэлдэг гэр бүлд төржээ. Аав нь Фред Трамп бөгөөд Нью-Йорк хотын хамгийн амжилттай хөгжүүлэгчдийн нэг. Ээж нь болохоор Шотланд гаралтай Мэри Маклойд гэр бүлийнхээ өмнөд толгуур нь гарцаагүй. Дональд Трамп багаасаа энгийн хүүхэд байгаагүй ба эрш хүчтэй, заримдаа сахилахгүй, халуун их зангаараа багш гэр бүлийн анхаарлын төвд байдаг байв. 13 наснд нь түүний сахилахгүй байдал дээд зэгтээ хүрч эцэгхэн түүнийг Нью-Йорк Military Academy-д явуулжээ. Ахлах сургуулиа дуусгасны дараа Трамп Фортман их сургуульд 2 жил суралцаад бизнесийн салбарт илүү нэр хүндтэй Wharton School руу шилжсэн 1968 онд төгсдөг. Төгсгөөсөө өмнө тэр аавынхаа үйл хөдлөх хөрөнгийн бизнесийг сонирхож компанид идэвхтэй суралцах болжээ. 1970-ад онд Трамп Нью-Йоркийн үйл хөдлөх хөрөнгийн ертөнцид гарч ирэхдээ маш том мөрөөдөлтэй ирсэн. Тэр жижиг байрны төсөл дээр ажиллахыг хүсээгүй ба харин маш том нэр хүнд бүхий хотын тэнгэр багандсан барилгуудыг хүссэн. Түүний эхний том төсөл нь Commodore Hotel бөгөөд энэ нилэгдсэн баг нурж унах шахсан энэ зочд буудлыг авч Hyatt компанитай хамтарч өнөөгийн алдарт Grand Hyatt болгон хүргэсэн. Trump Tower Fifth Avenue дээр баригдаж дуусгаад Трампын нэр үнэхээр тэнгэрт татсан. Бизнесийн ертөнцид түүнд анхаарлаа хандуулж хэвлэл мэдээлэл хүртэл түүнийг Нью-Йоркийн шинэ нүрэг гэж нэрлэх болсон. 1980-аас 1990-ад он бол Трампын амжилттай оргил үе гэж хэлж болно. Тэр казиногийн бизнес рүү орж Атлантик Сити дээр хэд хэдэн асар том казино байгуулсан ба Трамп Плаза, Трамп Кастл, Таж Махал гэх мэт. Эдгээр нүд гэлбом мэт харагдаж байсан ч бодит байдал дээр санхүүгийн маш том дарамтыг өгч байсан. Гэтэ энэ бүхэн тэр бууж өгөөгүй ба тэр банкуудтай хилцээр хийж бизнесээ дахин босгож чадсан. 2004 онд Трампын бизнесийн нэр хүнтэй телевизийн шоу руу оруулж NBC сувагтай хамтарч тэр Apprentice шоугаа их гаргасан. Энэ шоу Америк даяар маш том хит болж Трампын гэр бүлийн нэрийг бүрч хүчтэй болгосон. Шоунд оролцогчдод түүний хэлдэг хамгийн алдартай үйлбэр нь "Чи халагдсан". Энэ шоунд түнд зөвхөн мөнгө ч авчираагүй. Харин олон нийтийн өмнө төмөр шиг хатуу, шийдэмгий бизнесийн лидер гэдгээ танилцуулж чадсан. Магадгүй энэ түүний улс төрд орох замлын эхлэл нь байж болох юм. Гэт 2015 онд Дональд Трамп ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшгэр болсноо зарлахад олон хүн энийг зүгээр шоу мэтэр хүлээж авсан ч яг үндэ тийм бол зүйл бол байгаагүй. Түүний гол зорилго нь Make America Great Again буюу Америкийг буцаагаад төгс байлга гэдэг үгтэй. 2016 оны 11-р сар бүх урьдчилсан судалгаа бүх мэргэжилтнүүд Хиллари Клинтоны ялтыг урьдчилан хийж байв. Гэвч эцэст нь Дональд Трамп Америкийн нэгдсэн улсын 45 дахь ерөнхийлөгч болов. Мэдээж зарим нь бол маш ихээр баярлсан. Гэтэ үүнийг дагаад бас эсэргүүцсэн хүмүүс мөн зөндөө байсан. Трампын ерөнхийлөгч байх үеийн 4 жилийн тодорхойлогдох зүйлс нь Мексикийн хилийн хамны төсөл хамгийн их маргаан дагуулсан ба хойд Солонгост анх удаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч очиж уулзалт хийсэн. Мөн тэр Америкийн түүхэнд дэх анхны 2 удаа импичментэд өртсөн ерөнхийлөгч болсон гэдэг. 2020 оны сонгуульд Жо Байден ялсан ба Трамп үүнийг бол үнэхээр хүлээн зөвшөөрч чадаагүй гэдэг. Гэтэ 2024 онд Трамп дахин нэр дэвшиж өрсөлдөөнд оролцдог ба ингээд улс төрийн түүхэнд дэх дахин нэг удаа Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгчөөр сонгогдсон хамгийн өндөр настай хүмүүсийн нэгээр бичигдэв. Ингээд түүний улс төрийн замдал нь эзэж дуустдаггүй, үргэлж маргаантай, дандаа анхаарал татдаг, олон хүний сэтгэл хөдлөлийг үргэлж өдөөдөг хүн. Дональд Трамп бол олон хүний хувьд баатар, бас олон хүний хувьд эсрэг дүрэн байж болно. Гэтэ нэг зүйл маш тодорхой. Тэр бол орчин үеийн хамгийн нөлөө бүхий, хамгийн их маргаан дагуулсан, хамгийн их анхаарал авсан улс төрч яа харахгүй мөн.